За та бүдийнхээ өнөөдрийн амгалан айлтгая. За өнөөдөр бол бас яг цаг үе болсон нэлээд чухал асуудлаар бид бас хэлэлцүүлэг хийж байна өргөдлийн байнгын орноос. Монгол улсад өнөөдөр өргүү зээлгүй аж ахуй нэгж албан байгууллага иргэн байхгүй болсон байна. Байхгүй болсон байна. Энэ өргө зээлийн дарамт Монгол улсын төр дээрч тэр иргэн дээрч маш том одоо асуудал болж байгаа. Энийг төлөх, за энэ одоо хүүг багасгах асуудал нэлээд хаасайг л ярьж байгаа. Сая бас хөдөө ховд аймагт нэлээд олон сумдар ажил иргэдтэй уулзж ажиллаж байна. Заалан дээрээс зээлтэй хүн байна уу гэд гар өргүүлэхэд бүгд зээлтэй, зээлгийн хүн байна уу гар өргөхөд нэг ч хүн одоо гар өргөхгүй байна. Үндсэндээ тэр сум дээр уулзалтанд орж байгаа иргэд бол бүгд л өр зээлтэй, өр зээлийн дарамт хүн байна гэж асуудал ярьж байна. Тийм болохоор бас цаашдаа мэдээж одоо нэгэнтээ авсан хэрэгэлсэн зээлээ бол бүр аж ахуй нэгж болгон бүр төлөх үүрэгтэй. Гэхдээ зээлийн хүүг нь бас төрийн бодлогоор зохицуулах, зээлийн хүүгийн дарамтаас бас багасгах тал дээр боломж байгаа юу байгаа. Энэ тал дээр улсын хурлд Монгол Ардын намын бүлгээс бас тодорхой шаардлагуудыг тавьж байгаа. За нэгдүгüүрт одоо ипотекийн зээлийн тухайд гэхэд анх бол 8-аас 12 онд бид нэр бодлого дэвшүүлсэн. 2004 онд бидний 4,000 айлын орон сууц барих гэж ярьдаг байсан. 2008 онд 80,000 айлын орон сууц барих гэсэн зорилго, 40,000 айлын орон сууц барих гэсэн зорилго тавьж байсан. 40,000 айлын орон сууц. 2010 онд шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилт хөтөлбөр дэвшүүлсэн. Энэ хөтөлбөрөөр бид нэр Монгол улсын 21 аймгийн хатуучтай замаар холбох, за дээрээс Монгол улсын хэмжээнд 100,000 айлын орон сууц барьж байгуулах юм зорилго тавьсан. Энэ бол Монгол улсын төрийн бодлого тухайн үеийн улсын хурл баталсан. Энэ бодлого маань өнөөдөр амьдралтаас амжилттай хэрэгжиж байна. Энэ 100,000 айлын орон сууц баригдаж үндсэндээ энэ зорилт маань биелж байгаа. Энэ орон сууцны нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбогдуулж энэ ипотекийн зээлийг олгох асуудал бас яг 11-12 оноос эхэлж яригдсан. Энэ үедээ бол 6% хүүтэй зээл олгогддог байсан. Үндсэн сүү баталгын засгийн газрын үед ипотекийн зээл маань 6% хүүтэй олгож эхэлсэн. Алтан хувийг ерөнхий сайдын үед 8% хүүтэй болж нэмэгдсэн. Гэхдээ бол олгогдоод бас зээлийн нөхцөл бас сайжраад бас олгогдоод ингэ явж байсан. Харамсалтай сүүлийн үед одоо зогсчод байна. Нэг хуульч одоо базар гэж иргэн үндсэн хуулийн цэц тандсан. Цэц бол яг хуулийн дагуу шийдвэр гаргасан. Энээс бол энэ зээл зогссон. Энийг одоо үүдэн тодорхой тухайн үед бас нэлээд улс төржүүлж хандж ирсэн та ойлгож байгаа байх. Гэхдээ улсын хурл яаралтай шийдвэр гаргасан. 5% хүүтэй зээл өгөх юм уу? Эрх зүйн орчныг бүрдүүлсэн байгаа. Тодорхой хэмжээний их үүсрэг бас шийдъя гэж шийдсэн байгаа. Харамсалтай өнөөдрийн хүртэл одоо 20 орчим мянган байр тийм 17-8 гэж ярьж байгаа. Зах зээл дээр бэлэн болцсон одоо ипотекийн зээлд хамрагдаад олгох бэлэн болцсон байна. Иргэд бас энэ байранд орох хүсэлтэд илэрхийлээд ипотекийн зээл хурд олгооч гэж асуудал тавьж байна. Яагаад олгохдохгүй байгаа тал дээрээс өнөөдөр тодорхой шалтгаанаас манай Монголын банкуудын холбоо, за дээрээс нь Монгол банк, арилжааны банкуд бас илэрхийлээсэй гэж одоо нэгдүгээр хүсэж байгаа. Энийг аль болох хурдан олох ёстой. Энэ талаас анхаараасаа гэж төгсөж байгаа. Хоёрдугаар тэтгэврийн зээлийн талаар. Тэтгэврийн зээлийг бол бас бууруулах бололцоо байгаа. Зээлийн хүүг бууруулах. Өнөөдөр ахмадуудын маань насаараа төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлал, за дээрээс нь бидний төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн одоо хуримтлал нийлээд 500-600 орчим тэрбум төгрөг хуримтлал бий болдог. Энийг нийгмийн даатгалын сан, Эрдэнэ сайд, арилжааны банкуд дээр бага хүүтэй байршуулж байгаа. Бага хүүтэй. Арилжааны банкуд маань өнөөдөр Монгол банкны бодлогын хүү 12-13% байхад тэрнээс доогуур 10% хүүтэй тэр мөнгийг байршуулж авчаад тэтгэврийн зээл олгохдоо 20% хүүтэй 2 дахин илүү өндөр хүүтэй олгож байгаа. Тэгвэл тэр бага хүүтэй мөнгө байршуулж байгаа арилжааны банкуд яагаад ахмадуудад өөрсдийнх нь мөнгө буцаага зээлэхдээ бага хүүтэй олгож болдоггүй юм бэ? 10% хүүтэй мөнгө байршуулж татаж төвлөрсөн юм бол тэрийг буцаагаад 14%, 15%-тай ахмадуудад тэтгэврийн зээл олгох бололцоо байна гэж бид нар үзэж байгаа. Энэ үүднээс одоо 2014 оноос хойш тэтгэврийн зээлийн хөв бууруулаа гэсэн шаардлага тавьсан одоо бол биелэхгүй байна. Ийм байдлаар зохицуултуудыг хийх юм. Арилжааны банкуудын хоорондын үүдээ хамгийн бага хүүтэй тэтгэврийн зээл олгох банкудад тэр мөнгийг байршуулъя, татан төлөвлөсөн хөрөнгөө байршуулъя гэдэг байдлаар асуудлыг ярих бололцоо байж байгаа. Энэ маань яригдахгүй байгаад. Энийг одоо бас өнөөдөр энд шийдэл гаргаад
Өнөөдөр тийм үү бас ингэ шийдчих бололцоо гэдэг шийдэл гаргачихсаа хүсэж байгаа юм. За дараагийн зүйл малчны зээлийн асуудал ирж байгаа. Өнөөдөр яг 30 орчим хувийн хүүтэй малчны зээлтэй байгаа 18% болсон. 18% болохдоо энэ ганцхан төрийн банкн дээр л болчиход байж байгаа. Төрийн банкнаас зээл авсан, төрийн банктай харилцагч малчин өнөөдөр 18% хувийн хүүтэй зээл шилжиж байна. Энэ бол үндсэндээ яг манай их хурлын дарга нэлээд шахсан байх одоо яг тэгээд Монгол Ардын намын бүлгийн гишүүд өмнө нь бас ярьж байсан. Зээлийн хүү буулгаа, зээлийн хүү буурах бололцоо бүрдсэн байна. Энэ зээлийн хүүч маш том дарамт болж байна гэдэг асуудал ярьжсэн харамсалтай нь боломжгүй гэжсэн бол өнөөдөр манай Монгол банк буу голцоотой одоо малчны зээлийн хүү болгоно гэж байгаа. А гэтэл хаан банкныхантай ярихаар хаан банкныхан одоо бид бас үүдийн бид чөлөө төрөлтөө зах зээлийн тийм нийгэмшилтсэн хэтэрхий одоо төрөөс юу гэжтэй бидний бизнесийн үйлээс хотголдох ёсгүй. Зээлийн хүүг одоо бас буулгах бололцоо боломж бол бид зах зээлийн жамаар нь тийм шийдэх ёстой болохоос биш өнөөдөр юу гэдэг нь төрөөс одоо буулга өсөг гэдэг одоо хэтэрхий хатуу одоо захиргааталтай аргаар шийдэх боломжгүй шилжиж байгаа. Тийм болохоор одоо энд хаан банкныхан ирсэн байх гэж бодож байна. За нийт одоо малчны зээлийн нэг 20 орчим хувь нь төрийн банкн дээр үлдсэн 80 орчим хувь нь одоо хаан банкн дээр байдаг сонссон. Тийм болохоор гол одоо зээлтэй улсууд бол хаан банкн дээр байна. Хаан банкн дээр байж байгаа зээлтэй малчтынхаа зээлийн хөвөдөөс бууруулах ямар бодлого яаж хэрэгжүүлэх вэ гэдэг талаараас манай арилжааны банкуд тухайлах юм бол тэн дотроос төрийн банк хаан банкныхан манаас өнөөдөр илэрхийлсэн нийгэмд бас үүссэн байгаа нь хүлээлт эргэлзээг бид бас тайлчмаар байна. Хэлэлцүүлэг хийлээгээд ингээ ярилцаад асуудал шийдэхгүй өнгөрөх биш өнөөдөр холбогдох албан тушаалтнууд холбогдох мэргэжлийн судлаач нар цугласан байгаа учраас эндээс тодорхой шийдэл гаргая. Ийм гарц боломж байх юм а гэдгийг бас шийдэл гаргая. Ард иргэдэд бас эргэлзэж байгаа эргэлзээ хүлээж байгаа хүлээлтийн тайлья бас үр дүнтэй хэлцүүлэг болгоё гэсэн саналтай байна. За анхаарлаа тавьсан баярлалаа.